Монгол Түмний уламжлалт сар шинийн баяр тохиож байгаа энэхүү өдөр Монголын хамгийн өндөр хонжиртой үндэсний лотерейгийн гал бичин жилийн хамгийн сүүлчийн дугаар үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Мэдээж энэ өдөр бид нар гал бичин жилийн хамгийн сүүлчийн азнуудыг буюу 4-ийн 1, 2, 3 дугаар зэрэг 6-6 42 тохирлынхаа азнуудыг тодруулдаг билээ. Мэдээж энэ сайхан өдөр өнөөдөр бас ерөөлийн даалгавартай нэгэн аздан бас хүрэлцэн ирсэн байгааг үзэгч та бүхэндээ дуулахад таатай байна. 2012 оноос эхлэн Монголын үндэсний хамгийн өндөр хонжиртой үндэсний лотерейд байн газаа сорж одхимбэрн гисэн нэгэн сайхан эрхэм хүндэтэй хүн 642 тохирлоос заяаг бидний өмнөх тохирол дээрээс 300 мянган төгрөгийн аздан болсон байна. Ингээд өнөөдөр энэ гайхалтай сайхан өдөр үзэгч та бүхэндээ Монголын хамгийн өндөр хонжиртой үндэсний лотерейгийн аздан болсон долгор сөрөнгийн үлзий хатахыг энэхүү шууд нэвтрүүлгийнхаа тайзнаа урьж байна. Тэгээд үзэгч та бүхэндээс багахан ярилцлагыг өрнөөлөх алан зай сайн байна уу? Таныг тайзнаа урьж байна. За тэгээд энэ сайхан сар шинийн баярын сайхан өдрөө тохиож байгаа энэхүү өдөр бидний урилгыг аваад хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Юуны өмнө та манай үзэгчд өөрийгөө танилцуулаач. Би Долгосрон хоттой үлзий бат Баян зүг дүүргийн иргэн байна. Үндэсний лотерей тогтмол оролцож байнга тоглодог. Тэгээд азтан болсондоо их баяртай байна. За банк тоглодог. Тэгэхээр одоо бол ер нь хичнээн хугацаанд тоглож ин хамгийн анхны азаасаа эхлээд бас манай үзэгчдэд сэтгэлээ хаваалцаач. Энэ компанийн тоглолтын уулснаас л ширэн. Тасралтгүй тоглосон. Тэгээд өмнө 2-3 ч удаа хонжир hodж ирсэн. Ер нь тэгээд байнга тоглоод тогтмол тоглож байгаад нэг л өдөр азтан болдгийм байна гэж хэлэх байна да. За хамгийн дээд нь ер нь хэдэн төгрөгийн хонжир хожиж байсан бэ? Манай үзэгчдэд энэ насыг сонирн баг. Хамгийн дээд нь 400-500 мянган төгрөгийн хонжир хожижсэн. Одоо бол яг бас нэг азаа сориод яавал би аздаалах юм бол яавал үндэсний лотерейгоос мөнгө хожих болоо гэж ер нь бодож байгаа сэтгэлээ шаналгаж байгаа үзэгчд маань байгаа. Тэгэхээр та бас байнга оролцож бас мөнгө хождог хүний хувьд туршлагаасаа хаваалцвал. Ер нь тогтмол жигэд байнга л оролцож байвал нэг л өдөр тэгэл аз ирдэг юм байна. Ер нь байнга л оролцоод. Тэгээ байнга л оролцоод их баг хэмжээгээр орж ил байхад болно. Лотерей маань 7 хоногийн 3 өдөр явдаг шүү дээ. Даваал хав баасан гаргууд энэ тохирлол дээр та ер нь алинд нь хөвчлэн орж байна. Би ерөөсө бүгд нь ордгийг. Уруулна. Тэгээ алгасахгүй ерөөсө байнга. Тэгэхээр өмнөх тохирол маань 642 тохирол дээрээс 300 мянган төгрөгийн аздан болсон гэж байгаа. Тэгэхээр яг ямар тоо бөглөөд аздан болсон юм бэ? Ер нь бас амжилтын нууц нь юунд орж байна? За өөрөө бодож бүгэлж болно. Бас аз мэддэг гээд нэг тэргээр би явуулчихдаг юм даа ер нь. Тий. Өмнөх тохирол дээрээс тэгсэн үү? Өмнөх дээр бол өөрөө яасан. Өөрөө бүгэлж ирсэн. Өөрөө бүгэлсэн. Сүүлийн үед л ерөөс аз мэдгээр л явуулж байгаа. За тэгээд өнөөдөр бол бас энэ сайхан завшаантай Монгол Түмний уламжлалт сар шинийн баяр тохиож байгаа юм сайхан баярын уур амьсгал хэлсэн сайхан өдөр байгаа. Тэгээд 642 тохирлын мөнгөн дүн хоцсон таны мөнгөнд 300 мянган төгрөг байгаа. Тэгээд танд аз жаргал хамгийн сайн сайхан бүхний нийт үндэсний лотерей хамт олонныхоо өмнөөс өсөн өрөөе. Цаашдаа бас үндэсний лотерейдоо маш олон удаа идэвхтэй оролцож таныг азийн тэнгэр үргэлж ивэж явах болтугай гэсэн сайхан өрөөлийг өргөн төшөөлөө таны шагналыг гардуулж байна. Баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. За тэгээд энэ цаг мөчид мэдээж баярын энэ сайхан өдөр нийт Монголын үндэсний лотерейг тоглодог нийт үзэгчдэд бас мэдчилгээ төшөөлөөч гэж хүсэж байна. За та бүхэнд ирж байгаа дахиад жилдээ эрүүл энхийг аз жаргалтай аз хэмэр дүүрэн байхын өрөөлийг дэвшүүлье. За баярлалаа. Танд алан таны гэр бүл хамгийн сайн сайхан мөнхний хүсье өрөө. Та сар шиндээ сайхан шинэлээрэ. За баярлалаа. За маш их баярлалаа үзэгчдээ. Тэгэхээр энэ сайхан өдөр яах аргагүй бас Монгол Түмний уламжлалт сар шинийн баяр тохиож байгаа эдгээр өдрүүдэд бас нэгэн сайхан аз хэмэртэй үлзий хатахын азар өнөөдрийнхэн тохирлыг эхлүүлж байгаадаа маш их баяртай байна. Мэдээж азны манд болгон сүүл өнөөдөр үзэгч та бүхнийг маань ивэгээд гал бичин жилийн хамгийн сүүлчийн азнууд маань одтой хэмэртэй маш олон аздан төрөөсэй гэсэн үднээс 4-ийн 3 дугаар зэргийн тохирлоос өнөөдрийнхэн тохирлыг эхлэх гэж байна. Тэгэхээр миний дэргэд мэдээж 4-ийн 3 дугаар зэргийн тохирол байрлсан байна. За шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрлсан байна. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг орондоо тоонууд маань 4 удаа давтснаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа гэж та ойлгож болох юм. За эндээс гарч ирэх санамсаргүйгээр гарч ирэх 4 бөмбөлгийг үзэгч та яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсанаар өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авах ёстой. Ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсээд өнөөдрийнхээ хамгийн ихний тохирлыг явуулъя. Шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та бүхэн харж байна. Эндээс санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. За эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 1. Эхний бөмбөлөгний дугаар 1.
40 бөмбөлгнөөс 4 бөмбөлгийг зөв тагаад атсан болох боломж үзэгч та бүхэнд байгаа. 2 дахь бөмбөлгний дугаар 9, 2 дахь бөмбөлгний дугаар 9. 1-9 гэсэн 2 бөмбөлөг шилэн хоороноос гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлгний дугаар 8, 3 дахь бөмбөлгний дугаар 8. Яа, 1-9-8 гэсэн 3 бөмбөлөг шилэн хоороноос гарч ирсэн байна. За ингээд дөрөвдгийн 3 дугаар зэргийн тохирлын сүүлчийн бөмбөлгний дугаар мөн адилхан 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингэснээр 1-9-8-8 1-9-8-8 гэсэн 4 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. Үзэгч та бүхэн хөө 4 бөмбөлийг яг гарч ирсэн дараалалаар нь дөрүүлэнгийн зөв тавьж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авч байгаа юм. За өргөжлөлтөнд дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирол одоо үзэгч та бүхэнд хүрнэ. За дөрмийн хувьд шилэн хоргон маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгааг үзэгч та бүхэн харж байна. За эндээс санамсруу мөн адилхан 4 бөмбөлөг гарч ирэх өгөө тэрхүү 4 бөмбөлгийг яг дарааллын дагуу дөрүүлэнгийн зөв тавьж чадсанаар үзэгчтэй өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авах боломжтой. Энэ бол дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирол байгаа. Ингээд үзэгчдэд амжилт хүсье. Шилэн хоргон маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. 4 бөмбөлөг гарч ирэх болно. Эхний бөмбөлөгний дугаар 4. Эхний бөмбөлөгний дугаар 4. Бөмбөлөгний дугаар 9, 2 дахь бөмбөлөгний дугаар 9. 4-9 гэсэн 2 бөмбөлөг шилэн хоороноос гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 5, 3 дахь бөмбөлөгний дугаар 5. 4-9-5 гэсэн 3 бөмбөлөг шилэн хоороноос гарч ирсэн байгаа. За ингээд дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирлын маань сүүлчийн бөмбөлөг буюу 4 дахь бөмбөлөг гарч ирж байна. 4 дахь бөмбөлөгний дугаар 8. 4 дахь бөмбөлөгний дугаар 8. За ингэснээр 4-9-5-8. 4-9-5-8 гэсэн 4 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. Үзэгч та бүхэн энэхүү дараалалаар энэхүү 4 бөмбөлгөө зөв тавьж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авч байгаа юм шүү. За ингээд дөрүүдийн сүүлчийн боломж үе дөрүүдийн 1-р зэргийн тохирол одоо үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Шилэн хоргонд маань мөн адилхан тгээс 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За энэхүү 40 ширхэг бөмбөлгнөөс үзэгч та ердөө 4 бөмбөлгийг гарч ирсэн дараалалаар нь зөв тавьж чадсанаар өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авах боломжтой юм. Дөрүүдийн маань хувьд үзэгчтэй хамгийн багадаа 500 төгрөгийн бацаа тавьж тоглох боломжтой байдаг. Энэ бол дөрүүдийн 1-р зэргийн тохирол байгаа. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Тгээс хүртэлх цифр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлгнөөс үзэгч та 4 бөмбөлөг зөв тааснаар алдсан болох боломжтой. Эхний бөмбөлгний дугаар бөмбөлөг байрласан байна. Эхний бөмбөлөгний дугаар 5. 2 дахь бөмбөлөгний дугаар 2. 2 дахь бөмбөлөгний дугаар 2. 5-2 гэсэн 2 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлөгний дугаар мөн адилхан 2 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Нэг бөмбөлөг 4 удаа давхцдаг. Магадгүй нэг бөмбөлөг 4 ижилхэн гарч ирэх боломжтой байдаг. 5-2-2 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн байгаа. За ингээд дөрүүдийн 1-р зэргийн тохирлын маань ад дагуулсан 4 дахь бөмбөлөгний дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингэснээр шилэн хоргоноос маань 5-2-2-4 5-2-2-4 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн. Үзэгч та бүхэн хөө 4 бөмбөлгөө яг гарч ирсэн дараалалаар нь дөрүүлэнгийн зөв тавьсан бол мэдээж өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авч байгаа юм шүү. За энэ бол дөрүүдийн тохирлолоо. Дөрүүдийн 1, 2, 3 дугаар зэргийн 3 тохирол үзэгч та бүхэнд хүрсэн бол өргөжлөл нь 50 сая төгрөгийн хонжиртай 6D тохирол одоо үзэгч та бүхэнд шууд хүрэхэд бэлэн болсон байгаа. Тэгэхээр 6D тохирлын маань бас азднууд хэрхэн тодрох дөрмийг одоо үзэгч та бүхэндээ танилцуулъя. Шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 6 удаа давхцсан 60 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За
өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой тоонууд маань 6 удаа давхцнаар шилэн хоргонд 60 ширхэг бөмбөлгийг бий болгосон. За эндээс санамсргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү 6 бөмбөлгийг үзэгчдээ дарааллынхаа хувьд урдаас нь болон хойноос нь зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийн азтан болох боломжтой юм. За харин үзэгчдээ бүхэн 2 бөмбөлгийг урдаас нь болон хойноос нь зөв таасан бол 1500 төгрөг. За 3 бөмбөлөг зөв таасан бол 15000 төгрөг, 4 бөмбөлөг зөв таасан бол 150000 төгрөг, за 5 бөмбөлөг зөв таасан бол сая 500,000 төгрөгийн азтан болох боломжтой. За өөрөөр хэлэх юм бол таны таасан бөмбөлөгний дагавар мөнгөн дүн тань өсөж явах боломжтой гэсэн үг юм. Та зургуулангийн харин урдаас нь болон хойноос нь зургуулангийн зөв тааж чадсан бол 50 сая төгрөгийн азтан болох боломжтой. За энэ бол манай нэвтрүүлгийн өнөөдрийн өмнөх тохирлын маань бас азтан болсон өлзий ятахын маань мөнгөн дүн хозон 300,000 төгрөг хозон тохирол байгаа юм шүү. Ингээд мэдээж үзэгчдийн маань бас сайхан бол азтны маань болгон сүл үзэгч та бүхнийг маань ивэгээд өнөөдөр бас азтан болгоно гэдэг итгэлтэй. Ингээд үзэгч та бүхэнд амжилт хүсье. 6D тохирол. Шилэн хоргонд маань 60 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа үзэгчтэй. Эндээс санамсргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. За эхний бөмбөлөгний дугаар 3. Эхний бөмбөлөгний дугаар 3. Бөмбөлөг гарч ирэх ёстой. Дарааллынхаа хувьд урдаас нь болон хойноос нь зүдааснаар азтан болох боломжтой байдаг. 2 дахь бөмбөлөгний дугаар 7. 2 дахь бөмбөлөгний дугаар 7. За 3, 7 гэсэн 2 бөмбөлгийг үзэгчдээ дараалалаар нь таасан бол 1500 төгрөгийн азтан болж байгаа. Үүнээс мөнгөн дүн өсөж явах боломжтой. 3 дахь бөмбөлөгний дугаар 5. 3 дахь бөмбөлөгний дугаар 5. 3, 7, 5 гэсэн 3 бөмбөлөг гараад ирсэн байгаа. Энэ 3 бөмбөлгөө зөв таасан бол үзэгчдээ 15,000 төгрөгийн азтан болж байгаа. Үүнээс мөнгөн дүн мэдээж өсөж явах боломжтой байгаа. За ингээд 4 дахь бөмбөлөгний дугаар 4. 4 дахь бөмбөлөгний дугаар 4. 3, 7, 5, 4 гэсэн 4 бөмбөлөг шилэн хорноос гарч ирсэн байгаа. 5 дахь бөмбөлөгний дугаар 2. 5 дахь бөмбөлөг 7 гэсэн бөмбөлөг ба шүү. Үзэгчдээ буруу харсан байна. 5 дахь бөмбөлөгний маань дугаар 7. 5 дахь бөмбөлөгний дугаар 7. 3, 7, 5, 4, 7 гэсэн 5 бөмбөлийг зөв таасан бол сая 500,000 төгрөгийн азтан болж байгаа. За ингээд 6D тохирлын маань 6 дахь бөмбөлөг буюу 50 сая төгрөгийн азтныг тодруулж байгаа 6 дахь бөмбөлөг 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 6 дахь бөмбөлөгний дугаар 5. За ингэснээр шилэн хоргоноос маань 3, 7, 5, 4, 7, 5. За давтаж хэлье. 3, 7, 5, 4, 7, 5 гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байна. Энэхүү 6 бөмбөлгийг үзэгч та бүхэн дарааллынхаа хувьд урдаас нь болон хойноос нь зургуулангийн зөв тааж чадсан бол мэдээж 50 сая төгрөгийн азтан болж байгаа. За та 2 бөмбөлөг таасан бол мэдээж 1500 төгрөгийн азтан болдог. За үүнээс таны таасан бөмбөлөгний тоогоор таны хоцсон мөнгөндөн өсөж явах боломжтой байдаг. За ингээд үзэгч та бүхэн 6D тохирол хүрсэн бол өргөжлөлөн хамгийн өндөр хонжортой 642 тохирол энэ цаг мөчид хүрэхэд бэлэн болсон байна. За 642-ийн маань хувьд үзэгчтэй хамгийн ихдээ 120 сая төгрөг хожих боломжтой байдаг. За ямар тохиолдолд 120 сая төгрөг хожих вэ гэхээр үзэгч та шилэн хоргонд маань 1-ээс 42 хүртэлх байрласан 42 ширхэг бөмбөлөг байна. За өөрөөр хэлэх юм бол нэг бөмбөлөг ердөө нэг удаа байгаа гэдгийг үзэгч та санах хэрэгтэй. Энэхүү 42 ширхэг бөмбөлөгнөөс гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг та дараалал авахт хамааралгүйгээр зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн азтан болох боломжтой. За мөн дараагийн боломж нь юу байдаг вэ гэхээр бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг байгаа. Та 7 дахь бөмбөлөгний тусламжтайгаар 10,000, 300,000, 12 сая төгрөгийн азтан болох боломжтой байдаг. Үзэгчтэй гарч ирсэн үндсэн 6 бөмбөлөгнөөс бөмбөлөг болон бонус бөмбөлөгтэйг нийлээд 4, 5, 6 бөмбөлүүдийг зөв тааж чадсанаар 10,000, 300,000, 12 сая төгрөгийн азтан болох боломжтой гэсэн үг юм шүү. За ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсээд өнөөдрийнхээ хамгийн сүүлийн тохирол буюу 642 тохирлыг явуулж байна. Та бүхнийг маань Азийн тэнгэр ивэх болтугай. Нэгээс 42 хүртэлх цифр бүхэд 42 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та бүхэн маань харж байна. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 26. Эхний бөмбөлөгний дугаар 26. 2 дахь бөмбөлөгний дугаар 41. 2 дахь бөмбөлөгний дугаар 41.
41 гэсэн 2 бөмбөлөг шилэн хоорондоос гарч ирсэн байна. Үндсэн 6 бөмбөлгийг дараалал хамааралгүйгээр зөв таасан тохиолдолд азтан болох боломжтой. 3 дахь бөмбөлөгний дугаар 4. 3 дахь бөмбөлөгний дугаар 4. 4 дахь бөмбөлөгний дугаар 37. 4 дахь бөмбөлөгний дугаар 37. 26, 41, 4, 37 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. 5 дахь бөмбөлөгний дугаар 31. 5 дахь бөмбөлөгний дугаар 31. За ингээд үндсэн 6 дахь бөмбөлөг буюу үндсэн бөмбөлөгний маань сүүлчийн бөмбөлөг гарч ирж байна. Энэ бол 39 гэсэн бөмбөлөг байна. 39 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. За ингээд үндсэн 6 бөмбөлөг маань гарч ирсэн. Одоо өнөөдрийн тоглолтын бонус бөмбөлөг гарч ирж байна. Бонус бөмбөлөг. Бонус бөмбөлөгний маань дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Өнөөдрийн тоглолтын бонус бөмбөлөгний дугаар 5. За ингээд үзэгчдэд 6:42 тохирлынхаа үндсэн 6 бөмбөлгийг гарч ирсэн дараалалаар нь танилцуулъя. 26, 41, 4, 37, 31, 39. Давтаж хэлье. 26, 41, 4, 37, 31, 39 гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн. Энэхүү үндсэн 6 бөмбөлийг үзэгчдэд дараалал огт хамааралгүйгээр зургуулсан зөв таасан бол 120 сая төгрөгийн азтан болж байгаа. За харин өнөөдрийн тоглолтын маань бонус бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 5 гэсэн бөмбөлөгний тусламжтайгаар үзэгчдээ 10,000, 300,000, 12 сая төгрөг гэсэн мөнгөн дүнгуудыг хожоод явах боломжтой байсан. За ингээд өнөөдрийн маань тохирол үзэгч та бүхэндээ тун амжилттайгаар хүрсэн байгаа. Яг энэ цаг мөчид Icon сегмент болон үндэсний латрын аль биесны Facebook хуудасаар бидний хүлээн авч үзсэн үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Бүгдээрээ хамтдаа гал бичин жилийн хамгийн сүүлчийн азнуудаа тодруулж дуслаа. 800-ны түүхийг нар зөв хараалсан намхан морин онож дэлхийн зулайд амгсан нар сүлдээ Монгол түмэн маань сар шиндээ сайхан шинлээрээ бидний дараагийн тохирол мэдээж шинийн 5-ны өдөр үзэгч та бүхэндээ хүрэх байгаа. Ингээд алтан гүнжлэх хэмээх гал дахиад жилээр алтан гүнжлэх хэмээх дахиад жилээр иргэн уулзлаа. Түр баяртай. Үзэгч та бүхэн маань сар шиндээ сайхан шинлээрээ.